Миний хийдэг ажлын нэг хэсэг бол олон нийтийн ажил байдаг. Тэгээ олон нийтийн ажил хийгээд явж байхад олон бүтэхгүй болохгүй саад бэрхшээл тулгардаг. Тэгээд энэ болгоныг хийгээд ажил бүтэхгүй нэг удаа сууж байхдаа олонний өмнө телевизэд өөрөө буянтай нүүртэй ийм салбар олонний нүдэн дээр олонд хүргээд манай ард аюушууд шиг ингэж мөнгө босгоод олон хүн тус болвол их амжилттай болох юм санагдаад тэгээд хамгийн анх энэ нэвтрүүлгийг санаад ирсэн. Ер нь нэвтрүүлэг яг хийхэд ямар байна? Одоо саад бэрхшээл ч юм уу гарч ийн үү те? Ямар сэтгэл төрж вэ? Цааш нь ер нь хийхэмээр болмоор байна уу? Одоо ингээ хахад ер нь айгуу тийм хэцүү биш те ер нь те? Маш олон ингээ хүнтэй уулзч ярьдаг, маш олон ажил бүтээдэг, маш олон зардал гардаг. Ер нь сэтгэл ямар вэ? Гоё. За баяр хүргэе яасан бэ? Ард аюуш одоо энэ өдрийн дугаар бол одоо 10 дахь дугаар буюу хамгийн сүүлчийн дугаар шүү дээ тий. Ер нь цаашаа үргэлжлэх үү? Гоё байгаад ер нь үргэлжлэх юм байна да тийм ээ. Ард аюуш 2 дугаар 2 сарын ихээр гарахаар төлөвлөж байгаа. Мөн бас дээрэс нь дараагийн бүтээн байгуулагчд хэн байх вэ гэдэг тал дээр үзэгчд ер нь айгүй олон санал ирүүлсэн байгаа. Энэ дугаар дээр гэсэн бол Эрдэнэхтэй нэг хамтарч ажиллана гэж найдаж байна. За баярлалаа, маш их баярлалаа. Орой учинамоо анирчмэби зочоо ододны сүгэлтэй замэй машин хүнрээ Орсон нисэх айлгоо нэлтэй цонхоор нэвтрээ уян хүргэх салхиан модтын гараганхна харанхуй үчийн бүрий харах нүдэ байшхан хотел гэрц хөдөнчаа атхэж явах сайхан харанхуй үчийн бүрий харах нүдэ байшхан хотел гэрц хөдөнчаа атхэж явах сайхан шүрийн торгон орчлоо